tried to scream, but my voice was gone. За сайн байцгаана уу? 5 сарын 8-р 3 дахь мөнгө барилтаа эхлэж байна. За тэгэхээр юу яана? Утсан дээр 50,000 төгрөг хийн. За гэхдээ эхлээд нь хуримтлалаас эхлэе. Ерөн сүүлийн дандаа хуримтлалаас эхлэдэг байгаа. За 5271 дээр 19,000 хийн. Тэгэхээр 20-ыг хийгээд 10,000-ыг буцаад авчий гэж би бодсон. За ингээд нийлээд 20 40 60 80 100 20 40 60 80 240 50 60 260. За шинэ жил дээр 20,000 төгрөг хийн. 20,000 төгрөг хийгээд 20 40 60 80 100 20 40 50 60 160. Ой, дүрсээ бодохгүй мартчих шүү дээ. За 5271 дээр чинилийн гангийг хийн. Чинилийн ганг бодноо. Шинэ жилийнхаа 20,000. За явцгай чаленжид 30,000 хийн. Төрөгийн удаад нөгөө 30,000 хийх дүрсээ бодаагүй жиж 30,000 хаяг хийсэн шүү дээ. Бодсон шүү дээ. 50,000 хийчихэд за 40,000 хийгээд 20 40 60 80 100 20 40 60 80 220 40 60 80 90 310 20 30 40 340,000 төгрөг. За 20k чаленжид 200,000 төгрөг хийнэ. Тэр 500 9 10. За ингээд энэ чаленж маань дуусах ёстой. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 164 165 166
За 35-ыг 20,000-аар өрчөхээр 700,000 төгрөг болж байна. За өнөөдөр 2026 оны 5 сарын 19. За энэ мөнгийг юунд зарцуулах гэж байгаа гэхээр Бээжин аялалд зарцуулнаа. За Бээжин аялал руу манай гэр бүл 2 хүүхдэд дагуулад юу явах гэж байгаа? Зоопарк үзэхээр явах гэж байгаа. Тэгээ ерөөсөө зоопарк л үзэхээр явах учраас юу яа зардал мөнгө айгүй цомхон бэлдэн. Тэгээ энэ дээрээ болохоор дамжиж явна. Замын үе хүртэл вагоноор яваад тэгээд цаашаага ингээд дамжиж гараа ингээд явдсан шүү дээ. Тэгээ би ч гэсэн багтаа яг тэгж явхад надад бол айгүй сонирхолтой тийм нэг гоё туршлага үлдсэн байдаг байхгүй юу. Тэгэхээр би бол хүүхдүүдтэйгээ ч гэсэндээ бас гоё тийм дурсамж үлдээгээд гоё тэгж адал явталтай аялье гэж шийдсэн байж байгаа. Зардал мөнгөний хувьд ч гэсэндээ нэлийн боломж юм. Тэгээ ингээд явчаад ирнэ. За тэгээ энэ 700,000 төгрөг гос гадна болохоор бас нэг жоохон хэмжээний мөнгийг сая орлогоноос ингээд даасандаа ингээд үлдээсэн байж байгаа. Тэгээ тэрийг нийлүүлээд ерөнхийдөө ингээд төсөвлөд явнаа гэсэн үг. За одоо дуусчлаа. төгрөг. Тэгээд яа
ингээд тэмдэглэжтэй юм лүү ягаана. Туссан. За 100 тогтоон дээр 20,000 төгрөг хийн. 20,000-ыг яаж хийх вэ гэхээр за энийг бол ингээд хачи. За 20,000 хийхдээ хасах нь 9,200. Хасах нь 9,000. 1,800. Болохгүй байна. 8,900 асуул. 20,000-аас хасах нь 9,200. Хасах нь 8,900. Тэгэхээр биш. 8,600. Хасах нь 9,200. Хасах нь 8,600 бодож байна. За ингээм 9,200, 8,600. Тэгээ 2,200 гэдэг 3 картыг дүүргэх юм байна. Хоёр За ингээд дот хийгнээ маань бүгд дүүрчихлээ. Одоо за хүнсэн дээр ийм л мөнгө үлдсэн. Би нөө давхар угаасаа нөө 100 төгтөө дүүргээд яваад байгаа учраас нэг биш хийгээд за хүнсэн дээр 100,000. 2 3 4 5. Тэгээ гоо сахан дээр 50,000. Гарын мөнгөтэй ингээд нийлүүлээ 61 гэж. 61. За тэгээ утасны төлбөрт 50,000. Энийг хавцаа барьж чууд. За ингээд энэ 7 хоногийн хуваарлтаа сайхан хийж эхлэе. Одоо энэ задгаа мөнгөө ишг хийж. Би нэрээ. Задгаа мөнгөө нэрээ номын баярын нөгөө юун дээр үзүүлэх маягаар би нөгөө 100 тогтооныхаа задгаа мөнгийг тэр хавцыг ингээд харуулах гад хийцэн юм байна. Тэрнээс авч ишиг хийгээг байгаа маань. За тэгвэл тэрийг ингээ хийгээд тэгээ боллоо гэсэн. За тэгээ өнөөдрийн бичлэг маань ямар тач 1 хоромтлын даалгаврыг дуусгасан бичлэг байлаа. Бичлэгээ дуустал нь үзсэн баярлалаа. Баяртай.